Хараа. Ойр дагаарт гараагүй гоё юм те. Өстой гоё. Тэгтээ жоохон шивүү юм аа. Харин жоохон хайгаад. Хараа. Намайг хахад юунаас битгий айл да. Би ч хамгаална шүү дээ. Юу вэ? Юу вэ? Аа? Юу дурч юм? Хин бэ? Яна юу вэ? Юу юм бэ? Хараа цухтаа. Яасан бэ? Миний хөл өвдөд байна. Намайг үү. Юу хараа алуурч өгөөд штэ. Алуурч ямар амаатай миний хөл өвдөх чухал юм уу? Тэр алуурч чинь чухал юм уу? За хараа чиний хөл чухлаа. За хурд. Яа хараа. Алуурч өгөөд штэ хурдан явал та. За хараа. Сайн барай хараа. Хацаа. Йоо. Хараа тгсэрээ. Мос бэрэ. Йоо. Үсэж штэ юу мэдээ? Юу хараа алуурч өгөөд штэ. Би өсөж байгаад алуурч чи ямар амаатай. Чи намайг өсөж байгааг бодохгүй юм уу? За зүгээр хараа газ идчихээ за энэ цууч. Хараа. Шойдэл тоо. Юм идэж штэ. Ажлын цаг магаар ажиллая гэж цайны цаг болж байгаа чинь тэний юм ааш. Хэсэг хугацааны дараа. Сайхан цотломоо. Хараа. Алуурч хараа зүхтаа чи юу ингэ хоолндээ суугаад байгаа? Хараа хурдан өгөөрэй. Хараа яа суугач. Чи надаа хаалга онгоолгож өгөхгүй байх. Юу яриад байгаа юм алуурч өгөөд ирсэн байж тээ. Чи надаа хаалга онгоолгож өгдөгөөс одоо онгоолгож өгөхгүй байгаа. Надад дургу болсон юм уу? Оо. За өстө уучлаарай алуурч. Гэл хаалганы онгоолгож өгөөд идэх үү? За. Суура. За өстө уучлаарай. Бүтэл бүсэр. Хараа ямар удаан явд юм бэ? Хурдан явал та алуурч өгөөгээд байна штэ. За хурдан явж штэ чи өөрөөсөө хаалга малгах чинь. Гшиг. Хурдан өгөөрэй. Яава. Хараа Макс Малын нэг давхар 156-гийн бед би сторгийн амар хувцсны төлхөр идэв. Би яг юм аангаа харсан биз ийш орё. Юу яриад байгаа юм хараа алуурч өгөөж штэ зутаа л та. Тэр нь ямар амаатай. Би гой хувцааж өмсгөөд байгаа юм биш үү? Цухтангоо орчих явъя. За хараа хурдлаа. Юу та түр хүлээж байгаа алуурч. Манай цаар эндээс хувц үзээд гинэ. Дагаатын хэр утгын байдаг гэж. 2-3 цагт болох байхаа. За хурдлагыг одно. За хараа алуурчгаа хүлээлгэчлээ. Хурдлаарай. За хараа хурдлаарай. Алуурч хүлээж байгаа шүү. Хөөе хараа. Энэ би стор чинь ганцхан эмэгтэй хувцас зардаг байсан чинь нэмээд эрэгтэй хувцас, хүүхдийн хувцас, дотуур хувцас. Тэгээ бүр гэр ахуйн бараа үйлдвэрийн үнээр нь онлайнаар захиалж авах боломжтой болсон байна. Үйлдвэрийн үнээр үү? Тэгээ каргогоор 10-аас 15 хоногт найдвартай. Биш наач ямар айтайх юм бэ те? Дараагаа яг яаж захиалах юм болов? Би сторийн Facebook, Instagram хаягаар нь захиалаад болоо. Оо цоо амар стогой те. За болно хідүү хувцааwadах юм. Араас алхаал хөөгдөх ямар ядаргаатай юм. Хэсэг хугацааны дараа. Явъя. Оо за болцсноо. За. Яа. Алуурч хөөж байгаа шүү дээ. Оо нэрээ тийм шүү дээ. За сутаарай. За хурдлаарай арай. Одоо болсон биз дээ. Бэжи. Яава. Яава. Саний хөөж
цүнхээ үлдээсэн биз дээ. Оо яа дагаад юм бэ? Газ ороо авчаад ирья. Солиор лээ. Дагаатай доош одоо. Зүгээр нэг айтайгаа хөгдөд айтайгаа алуучгүй юм дагаад юм бэ. Би өөр хоёр алхаа боллоо. Зөөргөө аллаа. Лайтай би. Хүй та ч ямар сонио алуурч юм бэ? Удахгүй гэж штэ. Ой, тийм байдгийг наа чиг алуурч гэж байдгүй. Хоёр шиг өгж байгаа гэж байдгүй. Зайл. Хаяа харин энэ хачаа алуурч чам шиг алуурч ингэж байдгүй юм заяа. Хоёр шиг хөөгдөж байгаа алуулах ч хүмүүс гэж байдгүй юм. За. Хаас одоо үе алуурчиж гэжтэй өгсөн бас. Ой мээ би нэрээ. За би нэр хүүхдүүд үзэж байгаа болохоор л гаргаж чадахгүй. Тэрнээс нэрээ өстө мээ шүү нэрээ ой. Гоён гарга нөгөөдгөө гарга. Ой, яг жигэн гаргадаг гаргалтай арчаагүй амт минь ой. Өстө мээ ой. Ямар ичдгүй өргөлтэй алуурч мэ арчаагүй хөөж байгаа тууштай алж чадахгүй. Өстө мээ ой. Би та харнаа ой. Шүүгээд байгаа алаа шүү. Та нэрээ арчаагүй. Зүгээр явж гайвалгүй ой. Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Gangster Cop Devil буюу дээрэмчин цагдаа чөтгөр гэсэн киног ярьж хүрэхээр бэлдлээ. Мэдээж нэг алгадаг маа ахын тоглосон кино шүү дээ. Таны хоолой хүндүрлэж ханиалгаж байна уу? Тэгвэл танд 6 наснаас дээш бүх насныхан бүр жирэмсэн ээжүүд ч хэрэглэх боломжтой 100% ургамлын гаралтай хүлхэмлийг санал болгож байна. Стриптана болон Эвктана хоолойны өвдөлтийг болон ханиалга намдаач цэр ховголно. Бүх химийн сангуудаар зарагдж байна. Та залга бид хүргэе 9180 1414 оюу манал фарм. Нэгэн цагаан машин хотын гудмаар шөнийн амьдралыг ажиглан яваагаар кино эхэлнэ. Хүний хөлөөс зайдуу газар нөгөө машин чинь хаазалж очоод уртлын машинаа мөрөгчлөө. Яасан хурдтай явдгийм бэ? Зураг авах хэрэггүй л байсан юм да. Юу яриад байгаа юм бэ? Зураг авч ижил даатгалдаа үзүүлнэ шүү дээ гэж байтал ардаас нь хутгалчихлаа. Тэгээд машинд нь орж байгаад өчнөө олон хутгалж амийг нь бүрлэглээ. Тэгснэ юу ч болоогүй мэт яваад өгнө. Маргааш нь энэ мэдээг бөглөөнд дунд 2 цагтаа сонсож байдаг. Радиогоор цагдаа нар энэ хүн амны хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ тэгээд илрүүлмээр л байна штэ. Тушаал дэвшмээр байна. Амралтаа авмаар байна. Энэ бол манай киноны гол дүрэ. Цагдаа бүр нэг ажилласаа өөдөж залхсан байртай харагдаж байдаг. Ядаж байхад нь зам бөглөрөөд энийг авч хаялдаа. Энийг чи хинч тоохгүй байна. Тэр үед нь ойрхон танхаачуудын ажилуулдаг мөрийтэй тоглоомын газар харагдахаар нь шууд буугаад очлоо. Гэхдээ хэрэг мөрдөж байгаа штэ. Хэргийн газар уулзъя. Явж бай. Манай хүн шууд л тэнд байгаа гаруудыг жижиг том гэлтгүү мангастаад л алгадаад л яваад орчихно. Бас айж барьдаггүй чангэр бололтой. Цагдааг хахуул өгөөд явуулах гэхт нь мөн новш чин төрийн цагдааг хахуулдах гэж оролдоно гинэ гэд нэг жигээд дайраад орлоо. Дүрс сэлгдэж манай маа дунсагах. Энэ кинон дээр бол түүнийг босс гэж дуудана. Мишок нүдэж байна. Туслахуд нь орж ирээд цагдаа ирчих жааха. Буулга гэд Мишокийг нь буулгасан чинь дотор нь хүн байж байдаг шүү. Яа, ширүүн гар бололтой. Гонжо өмсөд буулаа. Замд нь дүүнэр нь хүндлээд сүйд болно. Аха, тэгэхээр энэ нөхөр том мафийн босс бололтой. Машин цуугаад цагдаагийн дарахтай утсаар ярина. Нэг мэдрэл юм манах дээр ирчихсэн байна гэж байна штэ. Оо, хэргийн газар руу явуулж байхад юугаа хийгээ салглаад яваад очдөг байна. Төлбөр мөнгийг нь төлөөд байхад ингэж болохгүй штэ. Та мөнгөө ганцаараа идэд байхаар доод хүмүүс ч ойлгохгүй байгаа юм биш үү? За би зохицуулнаа. Санаа зовлтгүй. За ямар ч тач манай хүн дээгүүр нь яриад зохицуулчих шиг боллоо. Цагдаа руу дарга нь ярьлаа. Яасан гинэ? Чи ямар найзтайгаа ярьж байгаа юм уу? Хэргийн газар руу явж байна. Таслаа. Гэт тасалчихлаа. Нэг нөхрийг бас баривчилчихжээ хөөрхий. Манай цагдаа бол даргатаач захирагдаж өгдөггүй. Хангар байна. За тэгээд нөгөө хэргийн газар ирлээ. Шинжиж эмхтэй. Өөрөөр өгсөн байна. Манай цагдаа араас нь мөрөгснийг анзаарна. Ой, чаа сууж ийн. Харда хэргийн газар битгий нэрээр дуудаад байл та. Ардаас нь мөрөгсөн байгаа биз? Босс нэг хүнтэй бизнес ярьж байна. Манай хүнийг тахир дутуу болгосонд баярлалаа. Дөрмөө дагсан бол тийм юм болохгүй шүү дээ. Бизнесээ тусдаа явуулна. Инженерүүдэд хувааж явна. Болж байна. Харин энэ дошны асуудлаа шийдэх болсон юм биш үү? Самдуу банк хүнээс аваад ивэл муу зан сурдаг юм штэ. Миний хэлснийг хэлхий. Хүнд хэмжээ хязгаар гэж байдаг юм штэ. Хэмжээ гинэ. Би бол өлсгөлийн хിവэрэл байна. Гэдэс өлсөөд л байх юм. Гэтэл тэндээс манай боссын туслах. Аха, манай ах танд зөндөө гоё боломж өгөөд байгааг та ер нь мэдж байна уу үгүй юу? Гэд томроод ороод ирнэ. Нөгөө талын туслах нь энэ муу чин ах нарын өмнө чанга дуграад галзуурчаа юу? Гэд хоёр туслах хоорондоо зодтолдох гэхэд нөгөө босс чин шавхрууга манай туслах руу цацаад босоод ирнэ. Чи залуусаа ингэж сургадаг юм уу? Донсоо. Надад талхны үүрмэг өгч байж юун сүртэй царайлаад байгаа юм бэ? Манай босс нилийн сууж байгаад босоод ирлээ. Тэгээд туслахаа. Чи наашир гэд нэг
шанаадлаа. Ах нар нь юм ярьж байхад эднэр буур галзуурч гэснээр нөгөө туслахыг чи наашир. Нөгөөх нь нэрээд шууд хацраа өглөө. Тэгсэн барьж аваад хоёр шүдийг нь гараараа суглаад авчихна. Тэрэн дээрээ арх хийгээд нөгөө талын босс төгснө. Нэг татчихсан дөө. За ингээд хилцээр амжилттай болол та нөгөө талд цагдаа нар хүн амны хэргийн талаар ярилцаж байна. Манай цагдаа 3 хэрэг, 1 алуурчинтай. 7 сарын 15-ны сосооны нөөц газар, 12-ны самбичтэн буудал. Тэгээд өчигдөр шөнийн хэрэг. Гурвуулаа хутгаар хүний аминд хүрсэн. Хутганы шархыг харах юм бол адилхан хутга байх магадaltaй биш ээ. Бүр адилхан хутга байх хэвээр. Буу зөвшөөрдгөө болохоор л хутга хэрэгэлсэн байж штэ. Манай улсад жилд 1000 хүн амны хэрэг гардаг. Чинийхэр бол тэгээд хэрэгэлсэн бүгдийг нь нэг хүн үлдсэн болох юм байна л да. Нөгөөдөл нь манай хүнийг тоодоггүй. Дарга нь чи одоо юугаа хийгээд өөр харьяаны хэрэг ухаад байдаг юм бэ? Хүн алхад харьяал ямар хамаа байдаг юм бэ? Хурдан олохгүй бол дахиад хүн алах юм биш үү? Ой, чон тэсог. Чи тушаал дэвших гээд ингээд байгаа юм уу? Манай хүн уурлнаа. Ширээгээ балбаж байгаад л гараад явчихна. Нөгөө талд нь дээрэмчин ажиллаа тараад явж байна. Би арх уугаагүй юм чинь өөрөө жолоогоо барья. Чи залуус аваад бууц. Гэт өөрөө жолоо бариад явлаа. Явж байтал харин ардаас нь нөгөө цагаан машин ирээд мөрөгчгөн. Бороотой байсан тул шүхрээ аваад буунаа. Уучлаарай. Зам хальтаргаатай байна. Гайгүй юм шиг байна. За яв. Гэт хоншоор загаад явах гэтэл ардаас нэрээд хутгалчихнаа. Манай хүн юу гэж хутгалуулаад унах вэ? Нилээн зууралдаж хутгийг нь нүцгэн гараараа барьж аваад машин мөргүүлээд өргөж машиныхаа хамар дээр гэвтүүлээд буцаагаад нэг хутгаллаа. Алуурчин дийлэхгүй болсноо мэдээд машиндаа суугаад зогтчихлаа. За ингээд мафийн босс хутгалууллаа гэд бөөн хөлөдлгөн болноо. Манай хүний туслахуд нөгөө талын мафийнхныг хардаад очиж сүйтгэн. Алуурчин харин хүний хөлөөс зайдуу очиж шархаа цэвэрлээд үдээсний машинаар үдчихнэ. Босс эмлэх тухайн орж харин алуурчин тэнд байдаг нэг нохой тижээдэг өгнийг алчхна. Босс самдуу бишээ. Огт танихгүй нөхөр байсан. Ямар ч зориггүй дайрсан. Энэ салбарт самдуу ахаас өөр тань руу хутаг далаад зүрхлэх хүн байхгүй шүү дээ боосоо. Миний санахаар бол энэ машиныхан дугаар. Машиныг нь хайж бол. Тэр үед нь манай цагдаа ороод ирлээ. Мафийн босс худгалуулсан гэж сонсоод хүрээд ирлээ. Ичгэвтер байна уу? Та нар шиг ичгэвтер байнч гэж юу ах вэ? Ажилгүй цагдаа нараас болж л энгийн иргэдэд байнгын ийм юм тохиолж байгаа ш. Тэр өрөө юу болсныг надад нэгэнгүй хэл. Хэрэгтнийг олоод өг юм дөө. Би өөрөө олвол илүү хурдан байлгүй. Тэгвэл мөр ийцхүү аа. Дугаараач навшоо. Би бариад өгье. Зүгээр юу болсныг хэлээд. Манай цагдаа зөрөгтэй юм аа. Босс, нашаарт гэснэ. Бүдүрч унаа жаахан бэртцсэн юм аа. Өөр юм байхгүй. Болгоомжтой байхгүй дээ. Азгүй юмнууд л хутган дээр бүдэрч ундаг юм штэ. Цагдаад юм хэлэхгүй нь болол та. Цагдаа гараж руу орж боссын машиныг шалгатал араас нь яг адилхан машин мөрөгсөн болж таарлаа. Цагаан будаг наалдчихж. Нөгөө талын мафийн босс манай хүн дээр ирнэ. Хэрвээ би тушаал өгсөн бол чи өдөд амьд байх уу? Сайн бодоорой. Манай залуусын зарим нь тахир дутуу болсон. Нөхөн төлбөрийг нь төлөөрэй. Ингээд явнаа. Явахдаа бас зүгээр явахгүй. Ичиж өхмээр юм а. Танхаа итгээд өөрөө худгалуулаад л. Манай цагдаа даргыгаа синхруулах гэж үзнэ. Ямар дүүрчгсэн итгээд мафийн боссыг алах гэж оролдох вэ? Огт мэдхгүй нөхрөл байж таарна. Энэ бол цоврал аллаг. Итгээд имээрээд бай. Бүлэглэлтэй холбоотой хэргийг 2 дугаар багтаадах нь гэд халгаадаггүй. Та юунд нь хаацалаад байгаа юм бэ? Гэд эмзэг сэдвэр нь оролдлоо. Энэ даргач нь авилга авдаг шүү дээ. Хэрвээ тэр новш биднээс төрүүлээд алуурчныг олоод өөрөө алчхуул яах юм? Бид нар илрээгүй 3 хэрэгтэй хоцрон шүү дээ. Энэ үед алуурчин нэг тээврийн жолоочийг алж байх болно. Яг зэрэгцээд босс ам зураг гаргуулж байдаг. Шөвгөр хазартай, хүйтэн царайтай. Энэ үед нь зэрэгцээд алуурчин царайгаа харуулж, боссын ам зураг нь алуурчны царайтай яг таарч байдаг. Зурга туслахтаа өгöd. Цагдаа нараас төрүүлж олоорой. Алуурч харин жолоочийн машиныг унаад цааш явлаа. Тэгсэн ээлжийн жолооч нь ардаас нь гараад ирдэг. Тэрийг нь бас алах гэж үзнэ. Ноцолдож байхдаа харин хутгаа унгаачихлаа. Манай цагдаа даргаасаа зөвшөөрөл авсан бололтой. Цагдаа нараа дагуулад боссын мөрөдөө тоглоомын газрыг эрд сүйтгэдэг. Автомат машинуудыг нь шалгаад хууль бусаар засаж хожих магадлалыг нь багасгасныг олж мэдлээ. Тэрүүгээр нь барьцаалж байгаад нэг юм хэлүүлэх гэж үзнэ. Чамайг хутгалсан новшийн талаар мэдээлэл өг. Чамайг хутгалсан хүн бол цуврал алуурчин. Солиотой амьтан байгаа юм. Ихэнх хүмүүс өөрөөсөө сул дорой хүмүүс рүү дайрдаг бол энэ алуурчин хэн рүү чамаагүй дайрдаг. Тийм ч учраас чам руу хүртэл дайрж байгаа юм. Хурдаа олохгүй бол хүн өөх гээд байна. Чи зүгээр мэдэж байгаагаа хэлчихэд дээрмийн ажлаа тухтайхан шиг хийлдэ. Би тэрий чин бариад шүүхээр оруулчих. Дараа нь тэгээд яах юм? Тэгэл болоо юм уу? Манай босс туслахтайгаа уулзах үед нөгөө самдуугийн хүмүүс манай дош руу халдаад байна л гэж байна. Мөн дээрэмчний машиныг олсон. Бас машинаас нь холгүй энэ хутгийг олсон гэд нөгөө хутгийг нь бас олчихж. Сайн хадгалж байгаарай. Цагдаа ажил дээр байж байхад утсан дугарлаа. Жан дуунсуу байна. Шинтанжины хүн амны хэргийг мэдхүү. Тэр новш үлдсэн. Чи яаж мэдэв? Тэндээс машиныг нь олсон. За тэгээд манай хоёр уулзлаа. Цагдааг хоолоор дайлангаа. Цусаа урсгаж байж энэ өндөрлөгт ирсэн юмсан. Тэгсэн нэг новш гарч ирээд гайвуулчлаа шүү. Тэр ёстой зөвүүн гар юм аа. Дээрмийн бүлгийн нэр хүндийг шороотой хутгачаад алга болчдөг. Энэ хорвогийн хинч
байсан хамаагүй надаар оролдвол төлөөсөө төлдөг юм. Дээрэмчний хувьд нэр төр гэдэг хамгийн чухал. Тэр мөг тастаж хаяад үзүүлэн болгоно. Өөш. Чи цагдаагийн өмнө хүн ална гэж яриад байгаа юм уу? Нэг бүтэхгүй нөхөр нөгөө бүтэхгүйгээ барих юм бидтэй. Биш ээ. Хоёр бүтэхгүй нөхөр нэг бүтэхгүй нөхрийг байрна. Чи ер нь намайг цагдаа гэж бодож гин үү? Би чамайг яг одоо баривчилж чадна шүү. Чи чадахгүй. Яагаад гэж? Учир нь чи надаас илүү тэрийг барихыг хүсэж байгаа. Би хүмүүсээр хангана. Мэдээлэлээ хуваалцсан. Тэгэд яах юм? Тэр навшиг хувааж авах юм уу? Төрүүлж барьсан навъя. Тэгэд би бариул баривчлаад чи бариул зүйл дуусгах юм байна. Тийм үү? Хамтрах юм уу үгүй юм уу? Чи харамсан да. За. Дээрэмчин цагдаатай хамтарч чөтгөрийг барих юм бидтэй. Сонирхолтой юм. Тэр үед нь босс дуу хураагуур гаргаж ирсэн ээ. Дээрэмчин цагдаатай хамтарч чөтгөрийг барих юм бидтэй. Сонирхолтой юм. Юу? Яа чи навш чинь? Надтай нэг завин дээр суувал энэ хэмжээний баталгаа байх ёстой үсттэй. Дуу хураагуурыг нь тэр доор нь барьж аваад эвдчих нэ. Тэгсэн зураг дасаасан чинь дуутайгаа дүрстэйгээ бүрэн ихээрээ байж байдаг шүү. За яах вэ чамаг? За ингээд хамтрах боллоо. Дээрэмчнээс авсан сэжүүрээ багийнхандаа өглөө. 30 гаруй настай, эрэгтэй, дундаж өндөртэй, их хвчлэн шөнөөр ажилдаг. Гээд аман зургийг нь харуулна. Ажлынханд хэлэхгүй хамт барьцгаая. Аха, цагдаа навшид яаж идэх юм бэ? Нөгөө талд нь танхаа навшид яаж идэх юм бэ? Цагдаа хэдүүлээ дээрэмчнийг ашиглаж алуурчныг бариад дараа нь тэр дээрэмчнээ баривчилчихна. Цагдаа нарыг ашиглаж түүнийг бариад дараа нь зүгээр л хайчихъя л да. Тэгээд цагдаа нөгөө алуурчны машин дээр очиж шалгана. Хайх ажлыг чанд унсууд даатгаад хэдүүлээ судалгаа хийнэ л гэж байна. Үсний ширхэг хурууны хээгээд машинаас байж болох бүх юмыг нь л хайлаа. Босс, энэ хэрэгээс өмнө сандуугийн учрыг олцгоё. Гэт нөгөө сандууга туслахаар алуулаад алуурчны хутгийг тэнд нь үлдээж эхлэв. Манай цагдаа нөгөө шинжээж эмэгтэйтэй очиж уулзнаа. Тэгээд олсон өс цусны толбуудаа өгөөд шинжлээд өгөөч гэж байна. Цагдаагийнх нөгөө өгсөн самдууг олоод онц байдал зарлалаа. Хурдан ол, нохон баасыг чамаагүй шинжлээд олж илрүүл гэд бүгдийг нь хөөгд гаргалаа. Тэр үед нөгөө шинжээч манай цагдаар узаалгаад сүүлийн үед гараад байгаа хэрэгүүдийн ДНК-нууд бүгдээрээ төстэй байна гэж хэлэх болно. Бас нөгөө самдууг алсан хутган дээрээс машины жолооч болон нохоод ижээдэг өвгний ДНК гарсан юм байна. Цагдаа үүнийг сонсоод шууд босс руу явлаа. Мөн новш чи тэгсэн бидтэй гэснээр шууд шанаадчихлаа. Босс өөдөөс нь ганц хоёр шидлээ дэлгэвдүүлчихлээ. Чи самдууг цааш нь харуулсан уу? Тэгсэн. Би ялсан. Дээрэмчинд итгэж байдаг би нэр итгэсэн гинэ. Энэ чамд итгэх. Энэ хэрэг дуусахаар чамайг тусад нь байцаана заа юу. За ингээд саяны худагны хэрэгээс болоод суурал аллагын хэрэг гэж шийдэгдээд цагдаа нар бүгдээрээ хөдөлгөөнд орлоо. Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан манай цагдаагийн газар ирээд манай хэдэн мөрдөгчийг тавлаастай. Мэдээгээр цуврал алуурчин дээрмийн бүлгийн боссыг хүнөөжээ гэж ярих болно. Үүнийг нь үзэж байсан алуурчин хоолны газар сууж байсан. Тэрийг би хийгээгүй штэ. Гэх болно. Тэр үед нь харж байсан хүүхэд айгаад сүйд болно. Самдуугийн оршуулган дээр мафийн босс очиж хүндэтгэл үзүүллээ. Оршуулга дээр нь нөгөө шүдээ сууг дадуулдаг туслах нь зэвүүн харчихсан зогсож байдаг. Таныг эрнэ гэж бодсонгүй шүү. Эрэлгүй яадгийг. Миний найз шүү дээ. Самдуугийн ажил явдал дээр нөгөө алуурчин бас ирчихжээ. Манай боссыг холоос хараад байж байна. Боссын утас дуурч цагдаа түүнийг хурдан хүрээдэрэ гэж дуудах болно. Алуурчин босч ирээд самдуугийн шарилд хүндэтгэл үзүүлэхдээ туслахт нь бичиг өглөө. Бичиг дээр нь өөр хүн миний хутгаар хоо самдууг хөнөөсөн гэд биччихжээ. За энэ туслах манай боссыг сэжгэлнэ. Өшөө авах шинжтэй харагддаг. Тэр үед нь харин алуурчин улаан машин унаж байгаад дахиад нэг хүн хороож байна. Алсан хүнийх нь утас дуурч эхнэр нь залгах үед нэг л сэжигтэй тасдах болно. Нэг юм дотроо бодов бололтой. Босс цагдаатай алуурчны машин дээр уулзаж байна. Тэр үед нь харин нөгөө шүдгүү туслах бүлгийнхнээ дагуулад хүрээд ирж манай хүнийг алах гэдэл хомрогонд нь бас цагдаа алуулчих гэдэл эцүүхэн юм болно. Манай хоёр шиир заагаад бүгдийг нь зодно шүүдээ. Цагдаа унах үед нь босс босгож ирээд л нөгөө туслах нь боссыг алдхийн даваан дээр босс холдуулж харин цагдаа нөгөөхтэй нь халзагнаад илүүрхчихнэ. Даанд санамсаргүйгээр хутгийг нь өөртөө зогоод алчихлаа. Ой дууссан. Одоо хурдан яв. Би энтхийг цэвэрлчихнэ. Цагдаа хүн алсандаа жаахан харамснаа. Босс харин тэнтхийг цэвэрлээд өгсөн хүмүүсийг болж байх болно. Цагдаагийн дарга. Одоо хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилдээс үүнийг хийж байгаа. Харин хүн уулгаалсан хэрэг гарсан юм байна. Чи тийшээ яв. Гэд явууллаа. Манай хүн дурамжихын хэргийг аваад мөрднөө. Гэтэл хүн уулгаалсан нөхөр нь нөгөө алуурчин байж таарлаа. Манай гурав хотоор нэг хөөж угаад алдчихлаа. Тэр үед нь босс бизнесээ сэргээхээр хүмүүстэй уулзаж байдаг. Татгалзахын аргагүй санал бүгдд нь тавьсан бололтой. Таны хүүхэд чихэр идсээр байна уу? Тэгвэл цаан чинь витаминтай модон чихэр гарчихсан байна. Чихэр идэнгээ витамин ач нөхчихнэ гэд боддоо. 10 бүх юмын сангуудаа тавьсан санал бүрийг нь зөвшөөрөөд байж болох уу үгүй юу? Самдууд юу тохиолдсон бэлээ дээ. Босс тэндээс амаа татаад хоолоо идэ. Яг буруу юм ярих гэж биш саяны нөхөр. Нөгөө шинжиж бүсгүй алуурчныг олчихжээ. Манай цагдаад энэ хүнийг хайгаад үзтээ. Хурууны хэн сонирн байна. Өрүүлний гэр болон хэргийн газруудаас олдсон. Гол нь тал хурууны хээтэй юм байна. Цагдаа нөгөө хүнийг нь хайгаад хаягаар нь яваад ирлээ. 3 сар гэртээ ирээгүй.
уул нэг томоотой сайн хүү байт юм аа л гэж хөршин хэлж байна. Гэрийг нь шалгаж байгаад нэг зургийг оллоо. Ам зурагтайгаа харьцуулаад үзтэл яг мөн байна. Шууд л түргэн авлаа. 017684 2784 энэ дугаартай үнийг хай. Сүүлд хүн хулгайлсан нөхрийн хоолойны бичлэгийг над руу явуулаад ах. Тэр үед нь босс нөгөө уулзалт тэрэ байж байна. Чи самдууны ажил явдалд ихийг өгсөн гэлөө. Чи жаргагүй зангарахтай хүн л дээ. Намайг бас харж үзээрэй гэсэн чинь босс ууралнаа. 2-3 алгадаад л цустай нолиод явчихна. Дууга хоолоо идэхгүй уур амьсгал эвдэд. Яг тэр үед нь манай цагдаа залглаа. Би нэг зураг явуулсан хараатахта. Бас энийг сонс гэд хоолойг нь сонсголоо. Тэр нөгөө жолоочи хоолойтой адилхан юм аа. Намайг хилсэн газар заавал мөнгө авчир. Уучлаарай. Зам халдиргаа тавина. Олчгож. За тэгээ дээрэмчд болон хэсэг цагдаа нар нийлж байгаад ал урчныг барихаар боллоо. Манайхан хуралдаад Кангихо 35 настай 70 настай ээж рүүгээ өдөр болгон хуурамч утаснаас залгадаг. Сүүлийн үед утасны дуудлагыг нь мөрдөхөд ансанаас төлхөө залгасан. Тэгэхээр энэ хавьд амьдарч байгаа. Тэгэхээр энэ новш чанд унсуугийн хэргийн дараа энэ дүүрэгт нуугдсан байна. Боссын баруун гар нь уурлнаа. Чи одоо манай боссын найз уу? Яаж нэрээр нь дуудаж зүрхэлж байна? Гэд марглаа. Манай цагдаа босож бүгдийг нь зогсоолоо. Тэгэд өөш энэ алуурчныг барьж чадахгүй бол бид дуусна мэдвэ? Бид нэг завин дээр суусан. Өгсөн ч сэгсэн ч урагшаал явна. Тэгэд бүгд алуурчныг барихаар хөдөллөө. За манай хэд ансааныг самнахаас өмнө бүгдээрээ яах вүлээ? Нэг сайхан subscribe давлгаа явуучих. Саба дарцсан манай царайлгууд бол лайка дарахтал болно. Бүгдд нь зураг өгөөд 5 хүн нэг баг болно. Магийн ахлагч бүр цаг тутамд мэдээлэл өгнө. Хүмүүст мэдэгдэлгүйгээр чимээгүй ажиллаарай. Ганцаараа амьдрах боломжтой дэм буудал, хөлсний байруудыг шалга. Нийтийн байр зочид буудлуудыг нэгийг ч үлдээлгүй хай. Дээрэмчид ансааны өнцөг болон бүрийг самнлаа. Манай босс бороонд зогсож байтал нэг сурагч шөхөргүй явж байна. Манай босс ой сурагчаа энийг ав. Зүгээр аваа. За баярлаа гэд айсандаа аван шүү дээ. Цагдаа ирээд юу хоол вэ? Бид нар ямар хоол идэх гэж ирсэн юм уу? Ажил хийж байгаа хүмүүс чи хоол идэн шүү дээ. Шүхрээ яаж чав? Энэ охинд өгчихсөн. Гүйр. Ой сурагчаа танихгүй хүнээс юм авч болдгоо гэж мэддэггүй мө? Энэ хүн чи дээрэмч багхгүй юу? Та өөрөө дээрэмч юм биш үү? За тэгээд охин автобусанд суулаа. Харин цаана нь алуурчин суучсан байж байдаг. Манайхан бөөндөө хоол идлээ. Боссын баруун гар хундаг бариад олон эргэтэнтэйч нэг зүрхтэй эцсээ хүртэл бид хамтдаа. Яй. Босс төгсөн чинь бүгд хоолоо идэж эхэллээ. Цагдаа рүүнийг нь шоолноо. Йоо. Наад үгүй чинь сонссон чинь миний хөл жирүүгэн чихлээ. Ийм юмнуудтай нэг тал болгоч гэжтэй. Сайн идэхэл бод. Цалингаас салингийн хооронд тухтай хоолдог ч юм уу гүү ч юм уу. Босс тэр үед нь сайн мөгч байхад дууга ууцгаа. Энэ архийг би оруулж ирдэг юм. Гэд цагдаад хундгалнаа. Нөгөөх нь харснаа буруу хараад уух гэтэл туслахууд нь гайхнаа. Гүй хүндэлсэндээ бишээ. Энэ хундган тоос орчиж. Гэхдээ манай босс ч яахаргүй хажууд нь суухад сүрдмээр нөхрөлтөө. Тэр үед нь зурагтаар улсын явах замд эмэгтэй сурагчийг алсан гэх мэдээлэл гарна. Хартал нөгөө боссын шүхрээ өгдөг охиныг алжгаж. Усан бүгд босцгоо. Ингээд усааныг нэгчгээр хөдөллөө. Тэгэд олноо. Дэм буудлын 304-р өрөөнд байрлаж байгаа юм байна. Гүй наад хүн чи 304-р өрөөнд байгаа шүү дээ. Гадаа нь манайхан отоод хүлээлээ. Тэр үед нь алуурчин машинтай ирлээ. Нэг л с жигтэй байгааг анзаараад шууд л хаазалчихна. Хэсэг машинтай хөөцөлдөж байгаад манай босс цагдаагийн сууж явсан машинтай хамт түүнийг мөргөд зогсоочхно. Шааж байгаа юм бэ? Алуурчныг барих гэж байна штэ. Тэгсэн чи явчихчээ. Ардаас нь бүгдээрээ гүйцхээлээ. Гудам руу ороод салаад хайж байтал нөгөө баруун гартай таарад хутгалаад алчихлаа. Босс түүнийг хөөгд нэг караоке руу орноо. Тэрүүгээр хайж байгаад анзаартал нэг өрөө эхэлс жигтэй байна. Дотор нь дуулж байгаа бүсгүүчүүд уйлаад байна. Яваад ороход нэгийг нь барьцаалаад 0 руу орчихож. Дуулахгүй бол ална гэсэн бололтой. 0 дотоод хүлээж байтал босс хаалгыг нь цөмлөөд хаалгатай нь цөм цохоод аваад явлаа. Цагдаа залгаад хаана байна гэхэд одоо энэ новш минийх гэд тасчихна. Цагдаа Жан Дунсогийн байршлыг тогтоо. Хурдал замда босс. Бүсээ зүү. Намайг алаагүй байхад битгий өвчгөөр. Тэгэд нэг газар аваачаад баахан зодлоо. Тэгж байгаад яаг алах гэтэл цагдаа машинтай орж ирээд боссыг мөргөж унгаад алуурчныг аваад явчихна. Тэгэд цагдаагийн газар хүндгийн тэрэгтэй тэмцэх хилцээхэн байж байтал манай хүн бөөнд цуснууж болчихсон. С жигтнийг баривчлаад ороод ирлээ. Юугаа харсан? Гэртээ харьцгаа. Та нарын хэрэг алга. За ингээд ТV мэдээ бөө юм боллоо. Цуврал алгын с жигтнийг барьжээ. Прокурор шилжихээс өмнө цагдаа нар байцаалт авах юм байна. Одоогоор с жигтэн эмчлүүлж байгаа юм байна. Дараагийн мэдээ. Автомат тоглоомоор залилын хийсэн хэрэгт мафийн бүлэглэлийг сэжгэлж байна. Жан Захирал гэх хүнийг өнөөдрөөс эрен сурвалжилж байна. Энийг босс үзээд сууж байдаг. Манайд хэрэгтнийг байцаана. Гэтэл нөгөөх нь би хүн алаагүй гэж аван шүү дээ. Өөрөө хэрэгэ хүлээдэггүй. Цагдаагийн дарга
прокурортой ярьж байна. Юу? Нотлогоо байхгүй гинэ? Юу л да. Шууд бус нотлогоо байгаач баттай нотлогоо байхгүй байна. Яаж тэгж болдгийм? Би шүүгч байгаад ч түүний бүгдийг нь мэдэж байсан ч гэсэн нотлогоо байхгүй бол яллаж чадахгүй шүү дээ. За тэгээд шүүхтэр очлоо. Ал урчин маань гэмгүй хүний дүрд тоглоод явж өгөн шүү дээ. Энэ хутга таны хутга уу? Биш ээ. Энэ хутгаар 5 хүний аминд хүрсэн. Гэхэд өмгөөлөгч нь босч ирээд шүүгч эсэргүүл ганц хүнийг гэрчээр дуудаж байна. Гэх болно. Тэр үед нь бүгд гайхна. Ал урчинч гайхна. Юун гэрч байдаг вүлээ? Тэгсэн манай босс ороод ирлээ. Тэр үед нь цагдаа болон босс хоёрын хооронд болсон яриаг харуулна. Цагдаа өөрөө босстой очиж уулзсан юм байна. Босс түүнийг баахан зодоод боломж байхад надаар алуулахгүй яасан юм. Одоо чамаас өөрхөн байхгүй. Хоёулаа хуулиар түүнийг алцгаая. Хэрэгэ хүлээч. Юу? Солиорччээ новшчин гэд багал зурттал дуу ичлэг сонсгоно. Чи самдууг алсан биз дээ? Тийм ээ. Би алсан. Яадаг новшвэ гэтэл чамаас өөр гэрч байхгүй. Гэрч болоод заллилын үлдсэн хэрэгээрээ шорон сууж. Тэгвэл хүн амны хэрэгээс хамаагүй дээр шүү дээ. За ингэж найраад боссыг аваад ирсэн юм байна. Өмгөөлөгч эсэргүүцэж байна. Энэ хүн бол танхаа заллингийн хэрэгээр эрен сурвалжлагдж байгаа сэжигтэн гэтэл сэжигтнийг гэрчээр дуудаж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Хүлээж авлаа. Гэрчээ та хутгалуулсан гэдгээ яаж бидэнд батлах вэ? Бидний шиг хутга шүүхтээ орооцолдог хүмүүс хэнд хутгалуулснаа өхөн өгтлээ мартдаггүй маа. Энэ новш мөн байна. Энэ бол би хутгалуулсныхаа дараа гаргасан аман зураг байгаа юм. Шүүгч энэ бол хин нэгний хизээч зурсан зураг байж болно. Энгийн нэг зураг байна. Нотлогоо булган ашиглах боломжгүй гэж үзэж байна. Ингээд босс нотлогоо гинэ гэд цамцаа тайлаад тэр өөрөө энэ ардаас ирээд нэг удаа зууралдаж байгаад бас нэг удаа хутгалсан. Би хутгыг нь гараараа барьж авсан сорив нь энэ байна. Би түүний зүүн тал руу нь хутгалсан болохоор хутганы шарах байх ёстой. Бас наадахныхаа гарыг хар. Нийл шарах сорив байх ёстой. Угаасаа алуун урчид гараа байнга зүсчихдэг юм. Хомсон ч гэсэн хугарсан байгаа. Бас энэ гэд нөгөө алуун урчны самдуугийн туслах төгсөн бичгийг гаргаад ирж. Бичгийн хэвийг нь шалгаарай. Бичиг дээр нь оо самдууг миний хутгаар алсан гэсэн байлаа. Манай хүн бичигний урд талын надаас өөр хүн гиснийг нь ураад авчихжээ. За ингэж шүүх алуурчинд цааз ял оноолоо. Цагдаа тушаал дэвшлээ. Манай босс мэдээж баригдсан учраас шоронд орохоор боллоо. Шоронд очих үед нь харин түүнийг сүр дүүлянтай угтах болно. Ах ирлээ, босоод, ах ирлээ. Сайн байна уу хаа? Тэнд нь харин алуурчин байж байна. Манай хүн хараад зэвүүн инээгээд очлоо. Алуурчин цаазлуулахаас өмнө нэлээд зовхон дээ. Тэр үед нь цагдаатай ярилцсан хэсгийг дахин харуулхад нэг болцол байна. Юу юм? Намайг тэр новштой нэг шоронд хийж. Энд хүрээд кино маань дуслаа. Киночд байлаа. Ten levels of card shuffling. Level 1. Level 2. Level 3. Level 4. Level 5. Level 6. Level 7. Level 8. Level 9. Level 10. 10 levels of card shuffling. Level 1. Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Extreme Job Солонгосын уран сайхны киног ярьж өгөхөр бэлтлээ. Энэ онд киночт нь олон шин зүйл эхлүүлж байгаагийн нэг нь эрц бүртгэл. Тэгэхээр манайхаа одооноос лайка дарж эрцээ бүртгүүлвэл ямар вэ? За лайка дараад эрцээ бүртгүүлээд киногаа үзээрэй. Хар тамхитай тэмцэх хилцээний цагдаа нар тусгай ажиллагаа явуулж буугаар кино эхэлнэ. Наад хар тамхиа болоогүй л байгаа мó. Цусны шинжилгээ өгсөн юм аа малам минь. Ямар халуун юм бэ? Тэр агаржуулагч ажилуулж болдоггүй мó гэтэл тусгай ажиллагаанд тийм амжилттай болохгүй байгаа бололтой. Юу вэ? Цагдаа юм уу? Гараа өрг. Наад мансуурагчийг чинь баривчлахаар ирлээ. Хөөе, ёо, хамт хоол идэ. Үгүй ээ, би цатгалан байна. Чамд гарах газар байхгүй. Цаан чи хүмүүс хүлээж байгаа. Тэгвэл энэ цонхон дээр бас хүн байгаа юу аа? Гэд цонх нээтэл.
Та нар ч одоо гинэд цонхоор өсөрж орж ирээд бүгдийг нь зодоод тэгэд баривчилдаггүй юм. Тэм мөнгө хаа байна. Тэр цонхыг чи хэн төлөх юм? Ингээд хөөцөлднөө. Нөгөөх нь настай эмэгтэй машиныг булаах гэтэл чадсангүй. Үргэлжлүүлэн зогтнаа. Хажуугаар нь энэ нөхөр мопедтэй ирж унгаад гүйж чадахгүй бол ядаж унаа олгоод хөөдөг юм штэ. Гээд гавлах гэж байтал нөгөөх нь тийсэрчгээд зугтаачихна. Бүтлгүй гарууд вэ. Нөгөөх нь бас л бүтлгүй юм аа. Яг зогтох гэж байсан автобус нь мөргүүлээд тэрүүгээр нэг юм болно. Нэг залууг барих гэж 16 машин мөргөлдүүлж нөгөө залуугаа бас яг алгахд өгсөн. Ингэж явахаар зүгээр алжихгүй яагав. Сүүлийн машин бол санаатаагаар мөргсөө. Тий, угаасаа гүүбэр нь онхоочихсан байсан. Даатгалын мөнгө авах гэж тэгсэн баха. Чимээгүй айцгаал да. Та нар чоо ахмадын багийг хараач. Та нарыг олсноос дүүжлэгдэж нэг жижиг гарын хар тамхичныг барих гэж байхад чоо ахмадын баг 2 сарын хугацаанд бүхэл бүтэн бүлэглэлийг баривчилж 2 кг хар тамхиг нотолгоо болгож хурааж авсан. Тийм ээ. Энэ бол хар тамхитай тэмцэх хилцээхэн. Сүүлийн үед бүтэлтэй болсон ажил нээгч байхгүй. Би энэ ажлаас гарна гэж өдөр бүр өөртөө амладагч өглөө болгон л ирэх юм да. Тэгвэл эрнэгээд амлаад үзээч. Тэгэх юм бол ирэхгүй ч юм бэлүү. Манай эдийг аяг тавганы хэрүүл хийж байх үед нөгөө лаг чоо ахмадын баг таардаг. Хар тамхитай холбоотой том хэргийг бидэнд яагаад хэлээгүй юм бэ? Яагаад гэвэл би бүтлгүүтмээргүй байсан юм. Та дандаа л бүтлгүүтдэг шүү дээ. Би нэрээ тушаал дэвссэн. Та нар надад баяр хүрэхгүй юм уу? Мах идмээр байгаа бол дагаад яв. Би дайлаа. Манай хэд дагаж явж доошоо орохгүй ухааны юм ярьж байсан бүгд дагаад явчихнаа. Би дүүгийн хуваар зөвлөгөө өгье. Хар тамхины том наймаачин үнэгний туслах. Саяхан шоронгоос соллогдсон. Үнгийг солонгос дээрх үед том юм хийхээр төлөвлөж байгаа болол та. Үүнийг яагаад надад хэлээд байгаа юм? Дүүгийн хуваар тусалж байна гэд байх. За тэгвэл март та. Би чамайг дүү гэж бодож байсан тохиолдол ганц ч байхгүй. Аха. Тэгэд манай мөрөөдлийн баг шинэ ажил эхлүүллээ. Хар